Энэ ой зориулсан арга хэмжээний нэг болох профессор багш нарын хүндэтгэлийн лекц. За энэ хүндэтгэлийн лекцэнд одоо эмгэг физиолог миний амьдралын нэгэн 60 гэсэн лекцэнд байна та бүхнийг хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгд нь одоо чинсэгтээсээ талархаж байгаагаа илэрхийлж энэ өдрийн амар амгалан айлтгаж мэдчилье. За би энэ лекцээ бол нэгэн 60 гэсэн учраас би 20 жилээр 320 жилийн болгоод ингээд одоо тэр хугацаанд хийж хэрэгжүүлсэн зүйлээ давчхан одоо дурдж танилцуулах юм аа. Тийм. За энэ ихний 60 жил бол 1961 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөл би Ангаах ухааны дээд сургууль яг одоо тэр төгссөн жил 6 сарын 10 хэдэнд Ангаах ухааны дээд сургууль хэн тутам байгуулагдсан Монгол Улсын их сургуулиас өргөх тусгаарлаад за энэ одоо сургууль төгсөлтийнхаа хүний эрхэмшийн дипломыг гардаж авчгаад тэгээд энгийн тэмдгийн ингэртэй зүүвчгаад томилгоог одоо тэр хурал дээр бидэнд гардуулж ийсэн. Тэгээд Ангаах ухааны дээд сургуулийн эмгэг физиологийн тэнхимд гэсэн томилгоог одоо гардаж авсан. За тэр цагаас эхлээд би одоо өнөөдрийн өдөр хүртэл ажиллаж байгаа. Тэгээ эхний энэ 20 жил бол одоо өөрөөр хэлбэл тэр 61 онд төгсдөл 5 жил суралцах хугацаанд надад одоо хичээл зааж байсан багш нар маань энэ хүндэтгэлийн одоо өргөөний энэ одоо хөргүүдэн залаатай байгаа гэдгийг ингээд харахад бол одоо энэ бүх багш нарын хөргийн цаана бол хөрг бол цаана миний одоо багш нар байсан. Ийм багш нарын одоо гар арж суралцсан гэдгээ би энд онцолж хэлье гэж ингэж бодож байна. Тийм. За ингээд 56-61 онд эхний одоо 20 жил бол дөнгөж одоо их сургууль төгсчод багшаар томилогдсон. 3 дугаар курст байхдаа эмгэг физиологийн хичээлийг одоо гişийнхаа лекцэн сууж дадлагын хичээлд одоо сууж төгсснөөс хойш 5-6 жилийн дараагаар багшаа томилогдож ажилласан учраас эхний 20 жил бол миний одоо энэ мэргэжлийг судалж суралцсан жилүүд байсан. За энд сургуулийн захиргаа тэр үед бол Ангаах ухааны дээд сургууль шинэ тутам байгуулагдсан захирал нь манай одоо профессор Балдандар захирал байсан. За Балдандар захирал бол үнэхээр одоо ажлын арга барал сайтай багш нарын төлөө хамт олонныхаа төлөө гэсэн тийм одоо сайхан захирал байсан. Тэгээд намайг дөнгөж төгсөөд ирэхэд Монголын Ангаах ухааны салбарын анхны одоо хүний эмгэг физиологийн мэргэжилтэн үндэсний мэргэжилтэн Баатарын багшийг дагалдаж ажиллах 2 жилийн төлөвлөгөөтэй захиргааны зөвлөгөөнөөр төлөвлөгөөг минь хэлцээд биелэлтийн дахиад захиргааны зөвлөгөөгөөр хэлцээд ингэж одоо үнэлгээ өгч багш болох гараагийн минь эхлүүлсэн. Дараагаар нь залгаа дөнгөж одоо багшийн лекцийг бичээд тэмдэглээд дадлагын хичээлдэн суугаад дадлагын хичээлээ зааж эхлээд ингээд байж 64-5 онд зөвлөлт холбоот улсаас энэ Игорь Алексеевич Николаевич гэж мэргэжилтэн Батфизиологийн Ангаах ухааны доктор мэргэжилтэн давж ирсэн. Тэгээд энэ мэргэжилтэнг би дахиад одоо 2 жилийн төлөвлөгөөтэйгээр дагалдан одоо сурсан. Ингэж одоо эхний хэлбэл дандаа одоо эмгэг физиологийн багш болохын төлөө суралцсан судалсан онжилууд байсан. Тий, Игорь Алексеевич Николаевич бол бас их одоо сайхан хүн байсан. Одоогийн их дэлгүүрийн баруунтай байгаа 40 мянгатын байранд амьдарч байсан. Манай сургууль одоо байраар хангаад суулгаж байсан. Тэгээ үдээс хойш намайг дуудаад цаг аваад намайг хажуудаа суулгаад машин дээр лекц гар машин дээр бичгийн машин дээр лекц бичээд эхний хуудсыг чи уншчаа дараагийн би гарган тэр хооронд чи одоо энийг уншаад судлан шүү гэж өгдөг. Тэгээд бичээд өгнө би суугаад авна дарахандаа бичээд дуусчихна. Ингэж одоо Игорь Алексеевич Николаевичийн эмгэг физиологийн лекцийн орос хэл дээр бүрэн конспектыг авсан. За тэгэхэд бол би бас зарим нь одоо сайхан бичдэг, зарим нь чадахгүй зүйлээр монголоор орчуулад
Орос Монгол холилсон тийм нэг холимог лекцтэй болсон. Тэг ингэж одоо өөрийнхөө үндэсний анхны мэрэгжилтэн зөвлөдийн одоо өргөдөж ирсэн мэрэгжилтний гэхээр би 4-5 жил одоо энэ хоёрыг дагаж сайраагаад бат эмгэг хөслагийн багш болсон. Ийм одоо ерөөсөө энд хамгийн одоо талархах зөвлөлөө сургуулийн захиргаа залуу багш нарыг одоо багшаар бэлдэхийн тулд үнэхээр их одоо анхаарал тавьж байсан нь бол эндээс одоо харагдаж байгаа юм. За тэгээд дараагаар нь одоо багштай дадлагын гişэл механик хайрдгэр авах шинэ аппарат авсан байсан. Энэ зүрхний судасны том судсуудын бичлэг хийдэг. Шоонны артер, бедрний артер тахиосцилограмм гэж бичлэг гардаг. Тэрэн дээр нь одоо хамтарч багшийн араас алгаад ингээд эрдэм судлалын ажлыг эхлэх одоо тавигдсан л да, суур тавигдаж эхэлсэн. За ингэж одоо Орос Монгол хоёр багшнаас суралцах он жилүүд байсан. Байнгын суралцаж байсан. За тэгээ зогсоогүй 69 оны хичээлийн жил Зөвлөлт холбоот улсын Москва хотын анагаах ухааны 1-р сургуулийн эмгэг физиологийн тэнхимд мэргэжил дэвшүүлэх курс явуулсан. Тэгээ мэргэжил дэвшүүлэх курс 1-р сургуулийн Москвагийн 1-р сургуулийн Павленко гэдэг эмгэг физиологийн тэнхимийн эрхлэгч тэр профессорын лекцэн суугаад 2 сар одоо мэргэжил дэвшүүлэх. Тэгтээ бас нөгөө 3 дугаар медийн институт гэж байсан стоматологийн тэнд бас очиж лабораторийн нөхцөл байдалтай танилцдаг судалсан тийм. Тэгээ Подхолзын багштай бас аргын шавьнд болж ийсэн юм. За тэр дараа би зөвхөн Зөвлөлт холбоот улсын 1-р сургууль төдийгүй САПИ одоо 1 сар тэгэхэд бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар багш нарыг, эмч нарыг ер нь цалинжуулж сургалтанд хамруулдаг. Ерөөсөө эмнэлгийн боловсон хүчнээ одоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд сургууль нам засаг их анхаарал. Ялангуяа эрүүл мэндийн сайд, эрүүл мэнд яам болвол дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаа холбоотой байсан учраас боозын цалингаар одоо багш нарын мэргэжилийг дэвшүүлж байсан. Эхлээд одоо сарын хугацаа, жилийн хугацаа, зарим нь 6 сарын хугацаа, сүүлдээ 1 сарыг хуваагаад явах жишээтэй. Ингэж одоо сайхан сургалтанд хамрагдсан гэдгээр би бол бас их бахархаж явдаг юм аа. Тэгжээж эмгэг физиологи багшаа болсон. За тэгээд ингээд энэ ингэж одоо эмгэг физиологийн багш болох гэж ажиллаж явах хугацаанд байвал ер нь олон нийтийн байгууллагын сонгуул дандаа хүлээж билсэн. Эмгэгтэй сургуулийнхаа эмгэгтэйчүүдийн зөвлөлийн дараагаар ажиллаад тэгээд соёлчлтын үзлэг тэр үед улс орон даяар эмгэгтэйчүүдийн Монголын эмгэгтэйчүүдийн хороо удирдах зохион байгуулж явуулж байсан. Тэр соёлчлтын үзлэг манай сургуулийн хамт олонны одоо хийжвэтэйснийг гэж танилцсан. Монголын эмгэгтэйчүүдийн хорооны дарга ардын их хурлын депутат соны удвал дарга гэж танилцсан. Би тэнд таан одоо зогсож намаа хороон дээр манай ичээ хорлоогоо байсан хажууд нь зогсож. Ингээд манай хамт олонны эмгэгтэйчүүдийн байгууллагын тэнхим хамт олонны хийсэн соёлчлтын үзлэгт одоо хийж бүтээсэн зүйлүүдэд танилцсан. Ийм зүйл харагч байна. За энд бол энэ 76 онд намын хорооны дараагаар одоо ажиллах болсон энэ үед тийм Монголын эмч нарын 3 дугаар их хуралдсан. Тэгээ Монголын эмч нарын 3 дугаар хуралд манай эрдэмтэн профессор багш нарын төлөөлөгчд орсон. Тэгээ энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ороод би одоо энд орсондоо их баяртай байдаг. Одоо энд одоо жинхэнэ одоо алтан үеийнх нь зогсож байна. Одоо энэ ичээ хорлоо багшинд сууж байна тийм. Цэ долгор багш тэр байж байна. Тэгээд бүгд одоо за манай бидний дараагийн үеийнхэн ч үсэн одоо манай одогчр байж байна. Энэ сайхан юу их хурлд одоо бид төлөөлөгчөд оролцсон зэрэг. Тий. За дараа нь юу намын ажиллаар туршилт судлах ялангуяа боловсон хүчний нөөцийн судалгаа ахмадуудыг яаж одоо юу нам захиргааны байгууллага халамжилж анхаарал тавих уу гэдэг Герман улсын одоо хэдэн хотуудаар боловсон хүчний нөөцийн судалгаа тэр бүхэнтэй танилцж улаан загалмай нийгэмдийн ажилтай танилцуулах ийм одоо төв хорооны багш юу дээд сургуулиудын багш нарын орон нутгаас одоо Увсан аймгийн намаа хорооны дарга тэр найдмууд орж исэн. Ингэж одоо Германы
юутай намын ажлын дуртагтай танилцсан оролцож явж ирсэн. Тийм. Тэгэхээр намын хорооны дарга байх хугацаанд манайх эвлийн илгээлтийг өгөөд хөдөө орон нутгад 3 жилийн хугацаагаар очиж ажиллаад тэгээд эргээд Улаанбаатар хотын одоо том бохон эмнэлгүүдэд ажиллах эрх өгдөг. Тийм одоо хөдөлгөөнийг өрнүүлээд тэр үед бол 3 баг одоо яваад бүгдөө усад яваад дорноговт яваад тэгээ эргэж ирээд одоо хэлийн том эмнэлгүүдэд эмчээр ажиллаж ингэж одоо залуучуудыг бас орон нутгад ажиллуулах дурслагсуулах талаар нам захиргааны байгууллагаас хийжсэн ажил. За энэ би юунд намын хорон дарга байх байхдаа 3 аймгийн Багшаавын уулзалтанд орсон. Орсын Багшаавын уулзалтын ахалж явж байсан Увс аймгийг харагдаж байна. Увс аймгийн эрүүлийн хамгаалах газрын дарга Эрхийн Баяр гээд залуу байсан. Манайхыг төгссөн. Айгүй одоо зохион байгуулалтын татлагтай. Тэгээ бид одоо ийм бүрэлдэхүүнтэй одоо дарагчаа өгш байж, цогног багш байж байна. Тийм. Манай одоо Ахмад үеийн багшаар Дамдинсрын багш тэр зогсож байна. Тийм. Тэгээ ингэж Увсын баруун түрүүний юу бишээ төрөгний юу энэ тэр орж нүлээ. Байгалийн сайхан үзэсгэлэнтэй газруудаар танилцуулж Увснуур давстай нууранд нь одоо орхоос эхлээд тэгж одоо сайхан шавнар маань бидний хүндэтгэж хүлээж авч ирсэн. Багшаавын уулзалт гэдэг бол манайд уламжил болдог огцон сайхан арга хэмжээ байдаг. Шавнартайгаа эргэж одоо уулзаж юу хийж бүтээж байгаа гэдгийг одоо үзэж танилцдаг. Манайд л одоо их уламжил болсон сайхан арга хэмжээ. За одоо ч гэсэн манай сургуулийн удирдлагууд бол Багшаавын уулзалтанд явсан байж байгаа. Тийм. За энд зөвлөл холбоод улсаас ирсэн одоо төлөөлөгчд одоо Жамбаа захирлын үе байна. Хүлээж авсан. Би одоо намын хорооны даргыг одоо 3 захирлынхаа Балдан дор захирлынхаа үед Жамбаа багшийнхаа захирлыг байх үед дараа нь одоо Лавсрын захирлыг байх үед 3 захирлын одоо хамтан намын хорооны даргыг 13 жил хайсан. Ушаас одоо Жамбаа багш маань дарагчин зөвлөлтийн мэргэжлтнүүдийг хүлээж авч байгаа ийм одоо хүндэтгэлийн уулзалтын зураг байна. За дараагийн тэгээ эхний одоо 20 жил бол ингээд суралцаж одоо өргөдөж ингэж явж одоо ажил хөдөлмөртөө гарсан. Үнэндээ одоо гарсан тийм байдалд одоо орсон л да. За дараагийн 20 жил нь бол ажил хөдөлмөр бүтээлийн 20 жил гэж байна. Ягаад гэхээр энэ 20 жилд бол би одоо миний хувьд бол манай тэнхимийн хамт олон эмэг физиологчд болвол ер нь их бүтээлийн жил гэж одоо хэлж болохоор. Тэгээ намын хорооны дарга би 89 онд өгсөн энд юу дасцэг үтгчийн их сургуулийн 1 ангийнхан хоёулаа төгсөөд дасцэг нормалын физиологийн тэнхим намайг бат физиологийн тэнхим тэгээд дасцэг бол удалгүй төв хороо дэшээ одоо дэвшээд явчихсан. Дэвшээд төв хорооны хилцгийн дарга боллоо дэвшсэн. Тэгээд намын 18 дугаар их хурал битэр хоёулаа төлөөлөгчээр оролцоод таарсан байх вэ. Тэгээ хоёулаа 6 авахгүйгээд Бадмахан догшд авчирж өгөөд архивдаа хадгална гэдэг Бадмахан догш айгүй одоо бэлгшүүлж аваад тэгжсэн тийм одоо түүхэн одоо юутай зураг бидний насан турш минь одоо дурсагдж байдаг тийм. Манай дасцэг бол манай хөрсийн одоо од болж исэн тийм шавнырын нэг одоо гоёны 5 хожоо байна. Анестезиолог бас одоо манай хөрсийн урдаа барьдаг үед. Одоо тэрл оны тэрл жилийн тэрл одоо 100-ны мандатчуд байсан. Тэрний нэг төлөөлөгч нь манай галангийн дасцэг офицерийн сургууль төгсөгчд. Тийм. Ер нь офицерийн сургууль төгсөгчд бол их өөр. Одоо шалтай чадвартай юм болчихсон. За ингэж таарсан юм аа. За тэгээ энэ хугацаанд намын хорооны даргын хугацаанд одоо би хотын хурлын диктатор 2 удаа сонгогдсон. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 75 дугаар тойрог дээр Баянгол дүүргийн 84 дугаар тойрог дээр сонгогдсон. Ардын хурлын депутат бол бас одоо нийгмийн одоо нийгэм хамт олонны одоо хөтөлбөрийн хүмүүсийн бас л хийж хэрэгжүүлэх юмыг суралцсан жилүүд байх бай. Тий. За тэгээд намын хорооны дарга байх үед манай гэрлэх ёслолын ордонд их ойрхон намайг одоо хотын депутат гэдгээр нь дандаа дуудаж залуу гэр бүлүүдэд юу
гэр бүлийн гэрчлэгээ гардуулдаг байсан. Их олон залуу гэр бүлд би гэр бүлийн гэрчлэгээ гардуулсан. Тэрний нэг одоо юу юм хичээл тий. Би санахгүй байхад ирж хэлдэг. За мөн намайг хорон дээр хэлжээс тэр хугацаанд бол тий юу манай сургуулийн 40 жилийн авсан. 1942-оос 1982 он. 40 жилийн ой намайг баярын хурлыг одоо нээж баярын бичиг Төв хараацгийн газрын баярын бичиг гардуулж байгаагаа одоо Нямасар сайдын сууж байна. Тийм. За ингээд бас одоо 90 онд манай подколцсон багшийг урьж ирүүлсэн. Бас 45 хоногийн хугацаагаар манай тэнхимд гээд бүхэнд одоо энэ мэрэгжилтэн бас манай тэнхимд ирээд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөө аюулгүй ард талд нь зогсож байна. Ингэж ах トゥ зөвлөлтийн ард түмэн ер нь Монголын ард түмэн эрүүл мэндийн төлөө эрүүлгийг хамгаалах одоо байгууллагын боловсон хүчний төлөө хамтын ажиллагаа ийм одоо өндөр түвшинд байсан гэдгийг одоо би бахархаж одоо байдгийг. За энд бас одоо иргэний хамгаалтын сэрийн сургууль гэдгийг хийдэг байсан. Иргэний хамгаалтын хээрийн сургуулийг хийгээд одоо манай багш нар маш идэвхтэй оролцдог. Тийм. За энд одоо намын хорооны дарга байхдаа бид сургуулийн одоо удирдлагууд очиж хээрийн сургуулийнхэнтэй танилцж байгаа тийм зураг байна. Тийм. Одоо хин манай дөнгөр зорж өгсөн төгсөж байна. За миний дадлагын гişээл дээр байж исэн одоо шагнарсан багшийн зогсож байна. Вишневский. Одоо Маз Вишневский гэдэг одоо шархны одоо ганц ангаадаг тос. Тэрний одоо автор зохиогч зөвлөлт холбоо болсон баатар Вишневский манай орон зочилсан байсан. 41 Октябрийн баярын ойгоор. Тэгээд миний дадлагын хичээл дээр орж иж исэн. Би энэ үнийг бас яадаг Орос дээр хичээл орж исэн. Оросоос надад хэд хэдэн асуулт асууж танилцчихсэн. Би түүхэн одоо дурсгалтай зураг. Тийм. За энд одоо од багш Бадамхан багш тасцэг багш бид нар одоо залуу багш нартайгаа социалист суралдаан тэргүүний байр үзсэн 1980. Ер нь 1980 оноос манай одоо тэнхим болвол байнга одоо социалист суралдаан тэргүүний байр үздэг. Ер нь хөтөлбөрийн хамт олонны ажлыг социалист уралдаанаар одоо дүгндэг, тэгндэг тийм үе байсан. Тийм. Тэр үеийн зураг. Тийм. За энд одоо манай залуу багш нар манайхаас одоо тэр отхон зогсож байна. Генетикийн отхон зогсож байна. Тийм. Батман хөгш бүгдээр одоо шинэ аппарат ирээд тэрнтэй танилцаад байж байгаа зураг нь Эрдэнэ сан бууч болж явж байна. Манай эрүүл аймгийн физиологийн тэнхим энэ түүхэн хөгжлийн хугацаанд бол нийлж нэгдээд нэг заримдаа бие даасан болоод салдаг, заримдаа нийлж нэгдэж тэр бие таврын тэнхимтэйч одоо нийлж нэгдсэн ийм хэлбэрээр одоо бидний бас ажил амьдрал бол өргөжж хөгжиж ирсэн юм аа гэж би гаргаж байгаа юм. За намын ихрэлд одоо манай эрүүлгийг хамгаалах системийн байгууллагаас орсон төлөөлөгч 6 авахулсан байж байна. Энд одоо тован сайд сууж Нямасар сайд явах юм тий. Дашиг нанда хөдөө орон нутаг Улаанбаатар хотоос гэмтгийн байгууллагаас одоо их хурлд орсон төлөөлөгчдийн зураг тий. За ингэж одоо намын байгууллагын ажлыг би одоо хийж юм. Одоо байсан. За энэ намын байгууллагын ажил хийхэд бол миний багш нар одоо манай сургуулийн захирлууд ялангуяа одоо Балдан дар захирлуулууд их сургуулийн намын хороонд байсан. Доржидбаа хөвшүүлвэл оюутны зөвлөлийн дарга байсан гэд их сургууль байхын үеийн манай одоо багш нар бол ийм одоо олон нийтийн байгууллагын сонгуультай нэртэй улсууд байсан. За энд ихтэй сургуулиудын багш нарын анх дугаар хурал. Энд одоо манай төлөөлөгчд орсон байж гэн та бүхэнд бүгд харагдаж байгаа байх гэж бодож байна. Тийм. Ламба сайд. За тэгээд энэ намын ажлын үрдэнд сургуулийн хамт олон эвсэг сайхан одоо хөдөлмөрч хамт олон болсон гэдэг нэг жил тэргүүний багшаар одоо шалгарсан. Тэгээд лавсан академичээс одоо шагналгаадж авч байгаад түүхэн одоо гэрч болсон одоо ийм зураг. Тийм. За энд чинь одоо
Энэ юу гэх юм. За энэ бол одоо юу юм бэ нэ? Уулзалтын ер нь тэгээд одоо миний амьдралын энэ хугацаа бол өргөдөж, уулзаж, урам хайрлсан надад дандаа нас нэмсэн тийм сайхан одоо баяр хөөртэй дандаа одоо сэтгэл эрэг сайхан юу гэдэг ийм юу байсан зургууд байна. За 2005 онд би Монгол улсын гавьяат багш цол хүртсэн. Одоо лавсрын захирлынхаа байх хугацаанд тэгээд энэ сургуулийн удирдлагууд хүлээж авч байгаа. Цэцэг баглаа цэцэг бариад хүлээж авч байгаа зургууд байж энэ тэр нарамтай захирал байж Батмонго захирал бүгд одоо байж юу. За ийм одоо манай тэнхимийнхэн одоо наан байж байна. За сүүлийн 20 жил бол шавнартайгаа хамтарч ажилласан, шавнараасаа суралцсан он жилүүд. За энд бол би юу хэлэх гэж байна гэхээр одоо тэнхимийн эрхлэгчээ 89 онд намын хорон дарга өгчөөд би юу хийсэн гэхээр юу багшийнхаа одоо хийх гэжсэн зүйлүүдийг хүүцээж хийнгээ сургалт эрдэмшлэгээний талын зүйл дээр илүү их одоо анхаарсан. Тэрний нэг гол юу сургуулийн захиргаанаас юу тэнхимүүдэд эрдэм шинжилгээний ажлын нэг тийм тэргүүлэх чиглэлийг тэнхимүүд одоо гаргаад тэр чиглэлийнхаа дагуу үртээлтэй ажил гэдэг шийдвэр гаргасан. Тэгэхэд би тэнхимийн эхэлж байхдаа харшил судлал, насан судлал гэсэн хоёр сэдвийг тэнхимийн эрдэм шинжилгээний ажлын одоо тэргүүлэх чиглэл болгоод энэ чиглэлээр бол анхны доктор одоо эмнэлэг зүйн ангаа ухааны эмэг физиологийн доктор мөнх баярлахын шавьяага одоо бэлдсэн юу лавсрын захиралтайгаа академичтайгаа хамт тийм. Тэр үед бол ер нь магистр хамгаалагчсан ангаа ухааны доктор хамгаалагчид их юу босго өндөр байсан. Тэгэхэд магистрийн одоо хамгаалагчид эхлээ сургуулийнхаа эрдмийн зөвлөлийн хурлаар орчоод дараа нь академийн хурлаар орсон шүү дээ. Академийн хурлаар оржээд ангаа ухааны академийн хүрээд ингээд орж ээж явцыг хэлчижээж тэгээд одоо манай мөнх баярлах одоо магистрийн зэрэг хамгаалсан дараа нь докторийн зэрэгийг амжилттай хамгаалсан. За тэгээд ингээд эрдэмтэн төрсэн учраас харшил судлал бие даагаад харшил судлалын Монголын нийгэмлэг гэдгийг байгуулсан. Одоо энэ нийгэмлэг бол одоо Европын орнуудын нийгэмлэгүүтэй, Аз намхан долоо бүсийн орнуудын нийгэмлэгүүтэй хамтын ажиллагаатай жил өвхөн одоо сургалт семинар гэж зохион байгуулад харшилын гисэн одоо тийм төрөлцсөн нарийн мэргэжлийн эмчнэрийг үндсэндээ бэлтгэсэн. Тэгээ энэ бол одоо бас манай тэнхимийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын нэг томоохон одоо ололт болсон да. Тийм. За насан судлалын хувьд бол манай академич лавсран насан судлалын одоо лабораторийг байгуулсан. За тэн дээрээс эхлээд одоо манай одхоо багш ангаа ухааны докторийн зэрэг хамгаалсан. За тэгээд одхоо докторийн зэрэг хамгаалаа зогсоогүй юу үр шилжүүлэн суулгах энэ асуудлыг одоо хүндэт байд бие даасан одоо эмнэлэг болгоод ингээд аваа явж гэнэ. За ингэж одоо шалбар бие даасан тэнхимүүд олно гэдэг бол одоо эрдэм судлал бүх зүйлээрээ одоо тэргүүлэх, хөгжих тийм сайхан нөхцөл боломжийг одоо хангадаг гэдгийг бид нар даруй тэмдэглэж байгаа. За энд бол манай хоёр физиолог эмгэг физиологийн тэнхим хоёр бол байнга нийлж нэгдэж яасан. Физиологиос төрсэн гавьяатууд юм. Одоо манай бүрүүдэрж багш Монгол улсын гавьяат цол авчгаад цолныхаа одоо баярын арга хэмжээндээр санаачлагчд байжгаад бид өхний одоо зургийг ингээд авсан. Физиологиос төрсэн Монгол улсын гавьяатнууд юм. Тэгээ хангалттай одоо энэ үл өшөө нэмэгдсэн. Тий. Энэгээр одоо бид нар бахарч байдаг юм одоо бас энэ тэнхим хамт олон манай физиологчид бол юмны ард одоо орохгүй явдаг. Бид академик гишүүн гэж одоо манай тэнхимч 3 академик гишүүн. Манай лавсан академик жирсклээд тийм. Нямдаа хөдөлмөрийн баатар сая одоо авсан Нямдаа академик жирсклээд Шавга академик. За тэгээд одоо Начингийн баасан жоо гэд манай ангайхын салбарын шинжлэх ухааны академийн гишүүн гэдэг бол маш босго өндөртэй маш одоо үнэхээр одоо ингээд эргээд одоо түүхээ харахад бол ангайхын шинжлэх ухаан ангайхын сургууль бол үнэхээр шинжлэх ухааны одоо уурхайн одоо болсон их одоо
юунд болсон гэдгийг бол би одоо өстой биеэрээ харж нүдэрээ харж биеэрээ одоо яаж явна гэж хэлэх гэж байгаа. За энэ эрдэмтлийн эмэгтэйчүүдийн Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болсон 2 дугаар чуулганд нь манай тэнхимээс орсон багш нар одоо байж байна тий. Баасан хөөс байж байна, намсраа багш байж байна тий. Тэр хин байж тий. Даваа хөө байж байна тий. За хамар хоолой хин. За ийм санин зэрэг. За энэ одоо бидний нэг одоо сайхан юу бол багш шавийн уулзалт жил бүхэн зохиодог. Энэ шавийн уулзалтын дээр манай шавнар дандаа одоо багш нартай хүнд итгэл үзүүлж юу байдаг. Энд одоо манай Малчинхүү багшийн одоо энэ ардын багш их байхаа ардны багшийн цол яахтай багш нарыгаа одоо 10 хэдэн багш нартай ингэж өөрийнхөө бүтээлтэй ийм сайхан одоо юу багш нартай гардуулж ирсэн түүхэн тийм дурсгалтай зураг одоо тий. За энэ одоо багшийн уулзалт авч байна тий. Тэр нь одоо сүүлийн 20 жил чинь урилга зарлага уулзалт тийм юм одоо гол нь занхилдаг юм байна. Тэр бол одоо бидэнд сайхан урам хайрладаг, нас нэмдэг одоо сэтгэл санаа өөдрөг ер нь баяр хөөрөөр дүүрэн байдаг. Тийм учраас би одоо ийм өндөр настай мөртлөө өдөр энэ одоо сайхан урилга зарлага энэ сайхан хамт олонныхаа одоо хөдөлмөрөөр баярлаж бахархаж байнга одоо эерэг сэтгэлтэй байдгаараа одоо энэ хэмжээнд явж байна. За миний эмэгтэй хүний хувьд бол миний нас бол өндөр нас. Тэгээ одоо өнөөдөр би анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиас гадна хувийн сургуулиудад бүгдэд нь одоо багшилсан. Яагаад гэхээр дандаа миний шавнар хувийн сургуулиудын захирлууд байдаг. Тухайлбал бол Отч манарам сургууль 30 жил би багшилсан. Одон зэсэг одоо тэнд анхны төгсөгч Амарсандаа 2 анхны төгсөгчд байсан. За Итвэгийн сургууль Бацрээдэн за манай төгсөгч манай Лавсрын академичийн нэг курсийнхэн тэгээд намайг надтай сургуулаа байгуулчаад надтай тааралдаад багшаа та одоо манай цагийн багшаар ажиллаа. Та нарын үеийнхэн чинь хоёулангийн заадаг үе байсан. Ингээд одоо би дөнгөшийн тутам багш юу сургууль болж байгаа учраас оюутнаас цөөн нэг мэргэжилдээр нэг хүн авах тийм боломжгүй та ингээд заагаа. Тэгээ би Итвэгийн сургууль одоо 2 дахь хичээлийн жилдээ багшаар ажиллаад тийм захиргааны зөвлөлийн гишүүн Дэрмийн зөвлөлийн гишүүн, магистрийн хамгаалах одоо зөвлөлийн гээд тэнд бол бас 20 тооны одоо шавнарыг магистрантуудыг бэлтгэсэн. Одоо Итвэгийн сургуулийн төлөөллийн шавнар маань тэр уртлын ширээд сууж яд бүгдээр ирсэн байна тийм. Ингэж одоо надад бол дандаа ийм сайхан одоо залуучуудын дотор ажиллах үнэхээр л одоо миний одоо 60 жил амьдралын минь 60 жил байсан. Намайг одоо энэ хэмжээнд ажиллах хэвд бол миний хань байна одоо юу одоо төвшсөн гэдгийг би зөв тэмдэглэе гэж байна. Яагаад гэвэл эхлээд нөгөө намын хорон дараа болчиход нэг эрдэм шинжилгээний ажлын сэдв авчихад одоо яг тэгэхэд ажиллаж байсан. Манай од багш маань надад тэгдэг байсан. За би яах вэ? Энэгээр одоо нэг юм дуусгана. Юу амтлах анализатораар чи бол одоо болохгүй. Би чамайг нэгдүгээр одоо зүрх судасны сектор юу анагаахын академийн тэдэнтэй холбоо тогтооно. Их барих эмэгтэйчүүдийн дамдарч өгчтэй холбож өгнө. За чи энэ эрдэмтдийг дүшчээж одоо эрдэмтний зэрэг цол хамгаална. Тэгэхгүй бол ингээд суугаад байж болохгүй гэд. Тэгж одоо хэдээд намайг тэр яг хэлсэн амаар нь одоо би тэр одоо зүрхний хамт олонтой Норвегийн дондог Өлзийн утга дандаа шинжилгээ ухааны доктор дэжэхүү Бадам Цэдэн гээд тэдэн дотор одоо орж ажиллаад би эрдэм судлалын ажлын одоо амталж ажилласан. Тэгжээж одоо докторын зэрэг хамгаалсан. Дамдарж багш дээр бол нөгөө эмэгтэйчүүдийн одоо юу гэдгээр нь миний одоо ажлын удирдагч дамдан дээр зөвшөөр. Тэгээ тэрний хүчинд би одоо өнөөдөр ингээд хувийн сургуулиудад байнга одоо өргөдөж
гişээ заагаад явж байгаа бас эрдмийн зэрэг цол хамгааллын одоо буян гэж би тэрнийг бол бас одоо үнэхээр их мэдээж хайрлаж ингэж одоо хүндэж явд юм аа. Даруйд хэлэхэд. Тэгээ миний эрдмийн зэрэг хамгаалахад миний хань одоо нэг 45 хоногийн хугацаагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цалингаар мэрэгжил дэвшүүлэхээр явсан. Москвад байна гэж тэгсэн дээгүүр урилга ирсэн чинь 2 хүүхдээ аваад одоо хүрээ дээр Москва үзүүлээ гэ. Тэгээд 5 хоног хоёр талдаа 5 6 хоног шахав яваад Москвад очсон. Киев зочид буудалд амьдэрсэн. 2-7 хоног. Тэгээ намайг яасан гэхээр эмнэлгийн номын санд диссертац уншдаг ангаах ухааны эмнэлгийн номын санд 2-7 хоног суух гэсэн. Нөгөө 2 хүүхдийг Онлбаатарт ихэд юу мэрэгжил дэвшүүл курст очиад Киев зочид бодолд байсан. Тэгээ Онлбаатарт нэгийг нэмлэг төвтөөчээд нэгийг одоо инкваторыг юутай Онлбаатар өдөр навч одоо бүхэл Москвагийн сайхан газруудыг дурсгалтай зүйлүүдийг Кремлийн талбай дээр зураг авахгүйхаас гэлээ. Тэгж байлгаж яагаад би ерөөсөө 2-7 хоног номынсан сууж байгаа буцаад хүрээд ирсэн шүү дээ. Тэгж надыг одоо хэдэн диссертац уншуулсан. Тэгээ ирээд би бол ажлаа одоо багш нарынхаа тэнхимийнхаа хамт олонны буйнаар одоо эдвийн зэрэг цол хамгаалсан. За тэр одоо хүчнтэй би одоо энэ 79 оноос хойш өнөөдөр өдөр хүртэл эрдэмтэн гэдгээрээ энэ тэнд одоо үнэлэгдэж ингэж өргөдөж одоо хичээлээ заагаад энэ мэрэгжилээр одоо дасан турштай 60 жил гэдэг бол бас бага хугацаа биш гэдгийг одоо би даруй тэмдэг шилжиж болж байна. Тэгээ сүүл намын хорооны дараагаар ажиллаж байгаа намын дараагаас өгсөн яг тэр сонгуулийн жил байсан тэр 89 онд намын даргаыг бол Пүрүдж өгштэй өгсөн юм байна. За Пүрүдж намын дарга хийх үед бол их одоо бүх орон даяар ардчлалын хөдөлгөөн өрнөсөн, ардчилсан холбоонууд байгуулсан, ардчилсан нам байгуулчихсан тийм одоо нийгмийн онцгой одоо тийм үед манай Пүрүдж эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн захирал нь манай тавсан захирал байсан. Энэ хоёр бол тэр одоо үед энэ сургуулийнхаа одоо ич хүчийг, хөгжил дэвшлийг энэ хэвийн хэмжээнд авч явсаар хагаад өнөөдрийн өдөр 80 жилийн ойтой залгуулж байгаа би Пүрүдж одоо тавсан актив хоёртой даруй тамдаж одоо хэлж байгаа. Тэрний дараагаар Пүрүджийн дараагаар нэг жил гаруухан шиг манай Дамдын жоо. Хөрх юм уу Дамдын жоогаа би одоо санаж байна. Дамдын жоо бол намын хорооны дараагаар ажиллаж байхад Дамдын жоо Цэрмаа багш аяа. Цэрмаа багш бол нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч байсан. Түүхийн ухааны доктор байсан. Тэр хоёр нь миний баруун гар. Үжил суртал юуны ажлыг бол тэр хоёр л одоо даадаг. Тэгээд Дамдын жоо Пүрүджийн дараагаар аваад тэгээд намын ажил чинь дүүрэг оршин сууж байгаа дүүрэг орон сууцны хороо шилжчихсэн. Тэгээд намайг тэгсэн дээгүүр харин юуны Баян зөвтөргийн 1-р хорооны намын өөрийн сонгуулийн хуралдаагээ дуудсан. Бид хоёр Сэдвэвтер хоёулаа гişүү юм чааш суусан. Татвараагүй явж байсан. Тэгсэн чинь харин намын хороонд дараагаар сонгоо нэр дэвшүүлсэн нэрэн дотор явж гин. Тэгээ би чи над ч хэлээгүй. Яг олон жил хийсэн тэгээ биш болж л ирэхгүй. Тэгээ сургуулийн намын хороонд эрдэмтэн профессоруудын дотор хийсэн гэхээр нэг намын өөр чи яамайдаа гişүн шиг бодоо сууж байсан. Хажуу суусан хань байна босоод би нэг саналтай байна. Над нэг дэвшүүлсэн хүний усуудаас цаашны зэвгийн нэрийг асуулъя. Энэ сая 13 жил намын хороонд хийчихэд үндсэн мэрэгжлийн ажлыг хийгээгүй сургууль өртөө хүн. Тийм шээс одоо тэр сургуульд өртөө эрдмийн зэрэг хамгаалчаад хийх ёстой юм хийгээг байгаа юм. Тэрнийг хийгээ. Энийг миний саналыг хүлээж аваарай гэж хэлээд тэгээ харин намайг дахиад намын сонгуул хүлээхээс одоо хань мэн авчулсан. Тэгээ би энэ одоо энийг яагаад ярьж байна гэхээр тэгээ эр хүний дотор имэйлтэй хазаартай мөр одоо багтаадаг гэдэг шиг ер нь одоо сайхан тийм сарвал сайхан ухаанаар их олон жилийн хойч үеийн ийм сайхан юмыг одоо санд сэдэж одоо ханы хувьд бол намайг ингэж авчулсан гэдгийг би одоо заримд дурсаж ярьж байгаа. За ингээд 60 жилийн юм болохоор одоо ярих бол зөндөө их юм байна. Тэгээ одоо би ингээд давчлаа. Та бүхэн намайг тэртээ зэргүй мэдэх юм чинь ер нь одоо хүний ерөөсөө хамт олон
Дотор хүн бол одоо хүн болдог гэдгийг би биеэрээ одоо мэдэрч өнөөдрийн өдөр хүрч байгаа би. Би энэ сургуулиас одоо орж ирэхдээ л одоо сэтгэл тэнийгээл явцдаг. Ийм сайхан. Энд одоо бүгд төлөөллүүд маа сууж байгаа болохоор би баяртай байна. Та нартай баярлж байгаагаа илэрхийлье. Тийм. Ажил хөдөлмөрийг энэ амжилт хүсье. Тийм. Хааны дотроос одоо хөдөлмөрийн баатар